Сайн мэцгаана болроо. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мартин нам болох гэж байгаатай холбогдуулан өөрийнхөө хийсэн гарын хоолоор лайлаа нэвтрүүлэгтэй найзуудыгаа урьсан байгаа. За энэхүү нэвтрүүлгээр одоо Мартин нам болох гэж байгаатай холбогдуулаад бүсгүүчүүдтэй хоол хийж өгч байгаа. За бүсгүүчүүдийн маань гол онцлог бол загвар өмсгч нар байгаа. Тийм учраас өнөөдрийнхаа хийх хоол бол дахианы мах болон шинэ ногооныг савдаад гахаа махаар бүсгүүчтэйгээ дайлахаар бэлтгэсэн байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань хин орж байгаа вэ гэхээр зочноор Чак маань хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдөр Чакга За өдрийн мэнд сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна. За хажуугаар бас найзуудыгаа баярлуулах гэж манай болрооч одоо ингээд гой хоол хийх гээд бэлтгэсэн байж ах шүү дээ. За тэгээд өнөөдөр бол эмэгтэйчүүдийн баяр учраас Чак маань миний туслах дугаарчаар ажиллах болно. За би болохоор амтлагч шиддэг хүн л болно да. Болж байна уу тий? За болно шүү дээ. За тэгэхээр би өнөөдөр хийх байгаа хоол нэгдүгээр танилцуулъя. Мэдээч хэрэг бүсгүүчүүд маань одоо загвар өмсгч учраас хөн хоол идэх сонирхолтой байдаг ер нь бол. Тэгэхээр чихэрлэг дахианы махыг сонгосон. Яг тэгэхээр чихэрлэг хоол маань бас нэлээд гоё амтыг төрүүлж өгдөг. А дээрэс нь гахаа мах, жэйг. За өөх иддэг хүн байсан ч гэсэн нэгдүгээрт гахаа махаар одоо жэйг хийгээд идэхээр гахаа махын өөх нь идэгддэг. За хоёрт нь болохоор шинэ ногооны салаад ямар учиртай вэ гэхээр хоолыг шингээд өгдөг. За бас хамгийн гол зүйлээ марцсан байна. Тэр нь юу вэ гэхээр бүсгүүчүүдэд зориулаад амттан бэлдсэн байгаа. Өөрийнхөө гараар бэлдсэн амттангаа бас дэлж тавина. Яагаад тэгэхээр бид нар эмгтэй хүмүүс бас нэлээд амтлаг, амттай чихэрлэг зүйл дуртай байдаг учраас бас бүсгүүчүүд маань дуртай байдаг байх гэсэн бодлоор авчирсан. За тэгээ өнөөдөр хийх хамгийн түрүүний хоол бол жиг. За тэгээд юу бэлтгэв жишээ нь. Одоо үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас дараа нь жигийг яаж хийх вэ гэдэг бас бодож багтгүй шүү дээ. За баярын ширээний зоог нэвтрүүлэг ямар онцлогтой байдаг вэ гэхээр гарын дорх материалаар хэрхэн амттай болон тансаг хоолыг хийх вэ гэдгээрээ илүү онцлог байдаг. Тэгэхээр бүсгүүчүүд маань магадгүй одоо гэртээ жиг ч юм уу чихэрлэг дахиад хийхэд хэцүү байх гэж боддог бол тэр бол хамгийн амархан хоол. Мэдээж хэрэг гуралтай шүл хийж байхдаа ер нь төстэй. Тийм учраас би одоо амархан байдлаар хүмүүстэй ойлгомжтойгоор яг одоо дэлгүүрт зарагддаг материалуудыг оролцуулан хоолыг хийж үзүүлдэг. Тэгэхээр бүсгүүчүүд маань хүмүүс маань бас санаа аваад гэртээ ч гэсэн баярын ширээн дээрээ бас энэхүү аргаар бас хоол хийх боломжтой байдаг учраас би энэхүү одоо хоолнуудыг хийж үзүүлж байгаа. За бас гол онцлог маань би өөрөө бол нэрлийн тоогч биш. Хоол хоббитай хүн байгаа. Тийм үү? За тийм ямар материалуудаа гаргаад ирчих тий? За тэгээ. За энэ хамгийн гол орцсон нь бол гахааны мах байгаа. Би цагаан сарын уучны нэг хэсэг юм гаргасан. За яг гахааны мах өөрөө ингээд халстай байдаг. Тэрийг нь аавна. Эхлээд. За эхлээд хоёулаа би чам заагаад үе чаа авчи. За хотох юм уу? Заазраар авах юм уу? Заазраар аавна. Гэтэ хав дундуур нь яг тэг дундуур нь хуваана. За манай би чамд энэ заа зөрүүлсэн байгаа шүү. За энэ гар мараа хэрчих үдэ тэгэд. Гар нь боломжтой гараа. Биш за галтгоо юм хийхгүй юм. За яагаад би өнөөдөр Чакийг бас урьж оролцуулсан бэ гэхээр мэдээч хэрэг баярын өдөр учраас ээжтэй, хайртай, бүсгүүдтэй, эхнэртэй бас октоудтай өөрийнхөө одоо ингэж өнөөдөр сурсан хоолоор бас дайлах боломжтой байна. За харчээ хоёлаа. Уучлаа тий. За энэ мах ихтэй учраас энийг сонгоё лээ тэхүү. За тийм. За тэгээд одоо чиний ганц гол үүрэг чинь хальснаас нь салгах. За энэ хооронд би юу хийх вэ гэхээр өөрөө шинэ ногооны салаатыг та бүхэнд маш хурдаар хийгээд үзүүлье. За ингээд авч болно шүү дээ. За энэ хөө орцонд маань юу ордог вэ гэхээр давс сахар. За тэгээд гүүжиж ам бол хаасаагүй байгаа. Тэгээд сой соус, дээрс нь кетчуп ордог. За эдгээр зүйлүүдийг бол тэгээ эдгээр амтлагч нарыг бол гэрийнхэн доотлын жижиг 8 нэрийн төлөврөөс ч гэсэн авах боломжтой байдаг учраас энэ бол хэцүү зүйл байхгүй тийм үү? Хамгийн гол нь өөрийнхөө мэдрэмжээр амтлана. Тэгтээ бас халуун ногоо баг иддэг байх юм бол гүүжиж ана баг хийгээд дээрэс нь кетчуп хийнэ гэсэн үг. За тэгээд шинэ ногооны салаад бас мөн амархан. Навч, дээрс нь өвөрсөй помидор бүгд ордог. Идэг орцнууд. За тэгээд сонгон хэрвээ улаан сонгон байхгүй байх юм бол зүгээр энгийн сонгоноор амталж болно. За тэгээд амтлагч нь бол уг нь бол маш энгийн. Өнөөдрийн би амтлагчанд юу сонгосон бэ гэхээр би бэлэн амтлагчдыг сонгосон байна. Яагаад гэхээр илүү амттай. Гэтэ олон төрлийнхийг хойлоод хийхээр амт нь илүү тод гарч өгдөг. За тэгээд би амтлагчаас танилцуулж. Жишээ нь утгаар болгоомжтой ирчээрээ. За.
За одоо ер нь бол навч бол ийм хрүү байхад болно. За хамгийн одоо дээрэс нь өгөрцөг помидор тавина. Тийм загвар өмсгчд нар хөнгөө олдог гэж сайн хэлсэн шүү дээ. Тий. Тэгэхээр би яах вэ? Тэгээд гахаа чи бас хөнгөө олонд орох уу гэж бодож би асууж байна. за яг шингэцэн хурдан хамаагүй. Крем ах хоньны махнаас илүү шингэцэн хурдан. Ихтэй крем ах гайгүй. За одоо миний салаад болох гээд байдаг. Чиний хоол болж гинөө. Болж шүү дээ. Үнэртэхгүй байна чамд. Ерөөс өнөрдөхгүй байна. Бүр болж байгаа юм. За дарсан мөг хийчихэ. Нэрээ нэмээ. Чакаар онгойлгох чи гэсэн чинь алсангүй шүү те. За би танарт муу арга зааж өгнө. Ямар муу арга зааж өгөх вэ? Их гоё юм зааж өгье. Би ер нь хөвчлэн тасалдаг бод ашигладаг. За. Тасалдаг бод бол ер нь Муу арга юм уу? муу арга. Заавал юу хэрэггүй гэдэг вэ хөөе. Тавган дотор хийхгүйгээр энэ дотроо холждог. Ер нь бол за би та нарт амтлах аргыг заагаад өгье. Гिच болон байнууд дээрс нь баг зэрэг зүгийн бал хийгээд ер нь шинэ огоны сладыг амтлах боломжтой. За өнөөдөр би болохоор илүү тод амттай болохын тулд ингээ 3 төрлийн шинэ огоны сладын амтлагчийг авсан байгаа. За нэг нь болохоор энэ болохоор сарамстай масл амтлагч. Энэ бол сиштэй амтлагч. За энэ гурыг зүгээр холжээ. Илүү сонирхолтой амт гаргахын тулд за одоо ингээд хооронд нь холиод өгье. Одоо энэ дээрээс дахиад ногоогоо хийж хагаад Ногоогоо хийхгүй. Өдөхгүй юм уу? Одоо шууд дээр нь насахгүй юу? Энд чинь бас учир. Би зөвхөн бүр дахиад бас нэг муу арга бодсон байсан шүү дээ. Ногоо хийхээр одоо юу хийх вэ? За одоо ингээд дотроо ингээд холигдчихж байгаа. Тэгэхээр олон тавг мух олохгүй байгааз. Тийм ээ. Ус хэмнэх юм те. Ус хэмнэх юм байна харин тий. Хэмнэх юм те. Тий. Ерөнхийдөө амтлагчаа хийн. За яг идэх процесс нь эхлээд ирэхээр утгаж өгнө. За. За одоо ингээд энэ дээрээсээ өнгө оруулахын тулд одоо гүнждийн үрдс цагж. За одоо ингээд шинэ огоны слад мөн билээ. За идэх явцдаа хутгалт хийх учраас одоо хутгахгүй бүдрээ. Ингээ байж байна. За эхлээд хараа маха хуурнаа. Сонгонгүй юм тий. Сүүлдэнх юм. За. За ингээд хоёулаа хийсэн чинь сонирн байна. Гар ганцаараа хийхээр ингээ бүтэн нэгээд өөрөө мэдээд хийждэг болохоор энэ одоогийн хоёулаа яаж авах юм. За. За одоо энэ дээрээсээ жага шаргалтад ирсэн юм хоёулаа. Сонгоно хийн. За одоо сонгоно хийж гэж. За хамгийн түрүүнд нь гүйжиж байгаа. Тий. За хав гүйжиж байгаа маань хадуу ногоотой. Тийм учраас хадуу ногоо баг зэрэг талын хичээ. Их хадуу ногоо идэх хүмүүстэр бол бас улаан перц нэмж хийж болдог. Гэхдээ өнөөдрийнхээ болохоор яг хадуу ногоог их иддэг үгийг мэдэхгүй учраас дундаж чих хэрэгтэй. За одоо энэ дээрээс сой соус. За одоо манайхын хөвчтөн ер нь хоолндоо их сой соус хийдэг болсон юм. Гоё амт оруулна. Тэгээ хоол хийхэд ер нь аж аргалтай хийхгүй бол болдгоо штэ. Тэгээд ер нь хоолнд хүний одоо хийж байгаа хүний энерги хэмждэг штэ ер нь бол. Тооч нь тийм учраас их аж аргалтай. Манай бодроор ямар энергитэй хүн бэ? Би ер нь гүндгөө штэ. Мөнхийн инээгээд байж. Тэгээ манай бодроо штэ их олон янзын юм хийдэг. Авьяастай. За. Тэ? Яа тий. Ярих юм уу яах юм? Мэдгүй. Таас яриха байл. Тэгвэл одоо хүмүүс итгэх болчихно үстэй. Түүгэж тээ. Дуулна, загвар өмсөн. За тэгээд хоол хийн. Өөр юу вэ? Миний хэлээгүй. Үтсэн. За чиний мэдээж юу юм бэ? Нэгтэйчдийн баяр болж юм дээ. Сайхан магтаач бодроо. За өөрийгөө магтдаг хүн хамгийн тэнэг гэж байгаа шүү дээ. Дугаалаа яа. Сахар хийн. Сахар ямар ч таа хийж байгаа вэ гэхээр халуун ногооны амтыг даддаг. Сахар хийж өгч байгаа. За сахар одоо бүгдийг мэдчихлээ. За сарамсаа ямарчсан гоё. Оо чи ёстой мундаг. Ёстой мундаг. Туслах тоогооч байна. Би чамайг ерөнхийдөө багтаа эсвэлээ. Дандаа дагаж явж байгаарай. Дагаж явж байгаа. Дагаад явах нь уу, дагуулад явах нь уу үзчихөө. Үзчихээ байлаа. Урахгүй. Хийх үү? Бодоогүй. За одоо ер нь хоол маань бэлэн болоход ер нь 5 минут явахсаа болчихсон байгаа. За хоёул энэ хооронд бохрод авраач идэх үү? Тэгээд дараагийнхаа хоолыг бэлтгэж байгаа учраас бохрод авраа. Бохрод одоо юу? Ачаа. Эдэр бохрод гэдэг нь эдэр. Би сарамсаа ураах гэдэг юм. За энэ хатаж байгаа. Таныг сайхан чиг
тарааж өгөөд Аха. сармис идэх дургу хүнд нь бол тараахгүйгээр энэ хэсэгт нь үлдээгээд. Сармсын анх алга болчихно уусаа. Тийм үү. За энэ хооронд нь тэгвэл би дараагийнхаа хоолны за босоо. Хоол нь босоо. За энэ дээр тавуулаа байлаа. За чиний хитэйхэн гой тавуулаа шүү за. Яана. Хитэйхэн гэдэг нь яг ямар хөө маягаар хийх вэ? Гоохон шиг л хийчих. За. Тэгэл хэлчихнэ ч тийм. Хитэйхэн гэх юм одоо нэгээр навч тавих юм болов. За ингээд бүгдээ нийчихв те. Бүгдээ нийчих. Яг нэг тавгын гоё таарахаар хийсэн биз дээ бас. Мэдрэмжтэй. Мэдрэмжтэй биш дээ бас те. Хэрчэл дөө эсвэл порцийн тааруулж өгсөн хүн үү те. Чи сайн бодох хэрэгтэй. За үндсэндээ дараагийн хоол маань чихэрлэг. Дахиад байгаа. Гоё юм өртөж байна да. За чамайг ирэхээс өмнө би чихэрлэг дахиагаа шарцсан. Яг тэгэхээр шарахаа бас нэлээ одоо нөгөө тосн ихтэй тэгээ бас хиншүү яагаад байдаг учраас би тэгвэл хэлчихлээ тий. Тэрийг нь яаж хийдэг вэ гэхээр миний пэйж утсан дээр бүгд заасан байгаа. Ер нь урд нь ч гэсэн чихэрлэг дахиад хийсэн байгаа учраас та бүхэн тэрнээс хараад хийх боломжтой. За тэгээд хэрвээ байхгүй байсан ч гэсэн шууд дахиагаа хэрчээд бас ингээд хийх боломжтой. Яг одоо миний зааж байгаа. За хоёлаа үндсэндээ манай хүмүүс сая ярьж байна. Ирж гин гэж байна. За тий хоол бэлэн үү хамгийн гол хүмүүс ороод шүү дээ. Болно бэлэн байлаа. Одоо би бол энэ бол маш амархан. За би та нарт нэг хар арга зааж өгье дахиад. Амар хар аргатай хүн би. За энэ дээрээ шууд хийчихнэ. Ягаад тэгэхээр амтны явж байгаа юм төстэй. За энэ дээр юу нэмэх вэ? Шууд өгөжлүүлээд. Угаах шаардлагагүй юм шүү дээ. Баг зэрэг сой соус дээрээс нь давс тэгээд болоо. За чи надад жоохон жижигч. Тэр энийга нилээ их хийж өгстэй. За энэ дээр нэмэх. Ямар их хийх юм бэ те? Энэ багтж байна л да бас. Тийм үү? Би чирнэ гадна талаар нь жоохон асаад гадна тал асарснаа тэгээд харчих юм байна шүү дээ. За эхлээд хийсэн хоолнуудаа ийш тавиа явуулчих. За хоёр дахь хоолынхаа дахиад ингээд шараад бэлэн болгоцсон байгаа. Тэгэхээр та халаагаад за энэ дээрээсээ баг зэрэг байлаа сав. Хоол гэртээ хоол хийдэг хүн чинь ингээд яг цагаа талахаар бас янз янзын Facebook энтер дээрс үзчихсэн арга барилаар юм хийгээд эхэлт юм байна. Яа. Тийм манай ирчүүд бас ингээ гоё хоол бол бичлэг мүчлэг үзэж байгаад бас хийж болох юм байна шүү дээ. Заавал. За одоо энэ маань халаад ирлээ. Тэгэхээр ахгүй хөр. Дахиагаа хийгээд хооронд нь сайхан хойлоод өг. За одоо энэ дээрээс баг зэрэг сой соус ингээ хийч. За тэгээд сахар. За баг зэрэг давс. За ерөнхийдөө ингээд хоол маань чихэрлэг дахиад их амархан байдлаар хийж үзүүлж байна. Янз янзаар соусч бол дахиад нэмэхэд. Одоо ингээд утгаалтай болоо шүү дээ тий. Утгаад болоо. Дотроо бол болцсон байгаа гэсэн үг шүү дээ тий. Дотроо болцсон. Ер нь бол гадуур нь бол өндөг гурил тэгээд сүүгээр амталж байгаа. Сүүгээр хийж болно. Эсвэл ус хийгээд амталж бол тий. Тэгээд хоорондоо шарчна. За найзууд чи ирж явах шиг байна дагаа да. За энэнээс би гараад аваад ирчих тий. За тэгээд оруулаад. Тэр хонд би гис ширгээцч. Одоо ингээд дахианы мах маань соусандаа хадагдаад ингэ болж байна. Угаасаа шарцсан байсан учраас бэлэн болцсон. За энэ дээрээс хамгийн сүүлд муу адил. Сармис юм. Сармис ер нь хамгийн гол амтлагч. Бүх хоолнд ордог. За энэ дээр юу нэмэх вэ гэхээр гүнждийн үр нэмээд хоол маань ерөөхий болчихж байгаа. За энэ тавган дээр тавглая. Сармисыг хагас түүхий байдалтайгаар хийгээд за ширээгээ заснаа. Ширээгээ засна гэдэг чинь бас их урдлаг шүү дээ. За үүн дээрээсээ димээд гүнжтэй өрөө цэцэн. Ингээд хоол маань бэлэн болчихно. За дараад нь амттангаа тавья. За ширээ рүүгээ явъя.
За. За на Болрогийн хоёр найз нь ирж байгаа. Одоо эмгтээчдийн баяр болж байгаа шүү дээ. За. Сайн байцгаана уу? За. Одоо эмгтээчдийн баярын мэндийг хүргье. За. Сүүгээ. Нэгэн удаа юу? Айгу юу? За, баярын мэнд хүргье. За сайн байна уу бодроо. За юу вэ? За кимитээр яах вэ? Хан хоол ийсэн. Яг юу? Аа болчихсон. Хадаа. За цагт бас найзуудаагаа танилцуулах гэж байгаа. Гэтэ юуны өмнө хоёр найзтай бас хөрөлцөн ирж тэ Мартин амныг хамтдаа тэмдэглэж байгаад баярлалаа. Тэгээд одоо өрсөнд баярлалаа. Манай насан багын найз бол бас үгүй. За яасан бэ гэхээр 2001 оноос бид хоёр Монгол модель агентлагаас анх танилцаад тэгээд 2003 онд Сингапурт одоо модельд шалгаруулахад бид хоёр тэнцээд Сингапур руу явж ирсэн. Хоёулаа. Окей. Гэхдээ манайхаас чинь 4 5 явсан баг шүү тэ. Монгол модель агент. Тэгээ нэг гэрт бид хоёр ч ингээд хамт амьдрын одоо тэгээд бүх юмаа хамт хийж байгаа юм те. Ер нь тэгэхээр хар багын одоо бие бинийгээ мэддэг. Манай оюу маань болохоор Монгол модельд одоо 2011 онд орж ирсэн. Тэгээ 11 онд орж ирсэн. Бас маш ирээдүйтэй модель. Бүх одоо гой болон бүх зургийн авалтанд бол хамгийн дөрөнд явчихдаг модель. Тэ? Манай өстой гой биетэй. Маш сайн хуурдаг. Тэгээ сүүлийн үед нэг гадных нь тэгээд байгаа штэ хитрхээ турхаа ч гэдэм үү те хүмүүсийг интергээл юм яриад байгаа. Монголд юу ямар байдалтай вэ те? Ямар ч хамаагүй юу? Монголд хамаагүй ч гэж байхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол бие болгоны хүн болгоны бие чи өөр байгаа штэ те том биетэй жижигтэй би гэхэд ч юм бол жижигхэн биетэй даардаг. Тэгээд яг туранхай байх гэсэн заалт бол байгаа. Гэхдээ бүр яг тийм амар туранхай байх хэрэгтэй ч юм уу эсвэл тийм байх хэрэгтэй гэднийх амар заагаад бүр амар заагаад. Тэгээ ер нь бол 172 см-аас дээш бол болчдөг байхгүй тайзан дээр. Эрэгтэй нь яг уу? Эрэгтэй нь одоо 84-5-аас дээш гэж. Тийм үү. Би бол байхгүй юм те. Анхны өслөө шүү дээ. Сая зүгээр энэ хавьд ингээ яваад шүү дээ. Бид ч өндөр сүттэй готлон өсөх юм бол тэг өндөр болно шүү дээ тий. Одоо л эмэгтэйчдийн баяр болж байгаа гэхээр эмэгтэйчдийн баярыг юу яаж мартагдгааргүй сайхан тэмдэглэж ирсэн үеэсээ хуваалцаа штэ. Гоё гэр бүлийн хүрээдч тийм одоо тэд гадагшаа явж явах үеэрч тийм яаж тэмдэглэх вэ? Гадны. Ерөнхийдөө бид нар ч одоо гадагшаа явахлаар нэг тэмдэглэж мэдгэлээд. Зүгээр бөөнөрөө зүгээр сууж байгаа. За баярын мэнд гэж тэгэл өргөзгээд бүгд эмэгтэйчүүд юм чинь тэгэл. Монгол тахлаараа тэгэл ээж ихч тэгэл гэр бүлийнхэн дээр л очдог. Яг уу ер нь хоол хийх тал дээр ер нь манай болроо чинь ер нь нэлээд хоол хийгээд идэл юм шиг юм л та. Одоо заавар үнсчүүд бас бүгдээрээ бас нэг ийм төрлийн авьяастай ч юм болов гэж бас бодохгүй юм. Ер нь хамгийн их дуртай хоол ямар хоол вэ? Гэхдээ манайхын ихэнх нь амар ерөөд амттай хоол идэв юм. Агентлагийнхаа охтуудын хоолыг бол ихэнх нь идэж үзсэн. Би өөрөө болохоор хоол ер нь хийдэггүй идчихэл байдсан болохоор тий надад бол тийм яг хийж чаддаг маддаг гэх тийм сүртэй хоол идэв. Манай оюуч амар гоё хоол. За. Тэгээ би чинь за 2010 6-7 онд л Mongolia Next Top Model тэмцээний хамгийн анхных нь одоо season дугаарт нь орж исэн. Тэгээд тэр 100 одоо нэвтрүүлэг маань 2 сарын турш үргэлжилдэг. Тэгээ 2 сарын турш одоо нөгөө модельудаа хамт байрлана гэсэн. Тэгээд тэр дундаа лахлах тоочор ажилласан байгаа. Тэгээ 2 сарын дараа нэг одоо нөгөө хамгийн сүүлийн финалийн дараа нөгөө бүүнээр уулзахад нөгөө MNTM нэвтрүүлгийн зүгээс нөгөө шилдэг тоогооч гэсэн өргөмжлөлт олгосон байгаа. Тэгээд модельд дундаа одоо шилдэг тоогооч гэсэн өргөмжлөлтөд цорын ганц модель тийм байна гэж. За энтэд ийм савхан нарийн уруугаар одоо ямар хоол хийх вэ? Өө тэгэл бас янз янзын л хоол юм. Тэгэл материал нь байгаа л байвал тэгээд
Ер нь бол тэгэл хоол их өөрөө айгу хоббитэй, дуртай. Урт хумстай хүмүүс ч бас хоол мэдээ хэцүү харагддаг. Гайг сурчдээ ш тэгээд дасцдаг байхгүй. Тэгээ заримдаа бүр одоо ингээд нэг хумсгүй байхаараа юм чаддггүй. Тийм тэгээд хоол идчихсэн чи голоос хумсгаар. Үгүй ш тэгээд онч ингээ унж мөн гэсэн ойлголт байхгүй. Тийм хүн болгоод байна. Бас модельуд гэхээр л хоол иж чаддгүй гэж ойлгоод байдаг. Тийм бол байхгүй шүү дээ. Бүгдээрээ л гэрээ эцэгтэнэр болно бид нар өөрсдөө хүүхдүүдэд хоол хийж өгнө. Мэдээж хэрэг яг хийдэг хоолойн төрөл нь бага байж магадгүй байх. За тэгээд ягаад бас нэг энэ ташрамд одоо ярихад Монгол модель гэдэг одоо Монгол одоо улсад анх одоо бас л үүсгэн байгуулагдж байсан хамгийн том модель яг гэдэг. Тийм шүү дээ. Болормоо ах шиг маань байгуулсан агентик. Тэрнээс бол маш олон алдартай хүмүүс төрсөн. За жишээл одоо манай сүүгийн бол одоо дэлхийн тайзан дээр маш олон удаа гарч ирсэн. Тийм үү? Тэгээ одоо ингээд комкартыг үзэхэд олон сэтгүүлтэй гарч ирсэн. Одоо өөр аягүй даруухан. Ерөөсө хэлэхгүй. Тэрнээс биш яг үндсэн өгшил нь бол Монгол моделээс гаралтай. Гэхдээ маш олон одоо Монгол улсын нэрийг өндөрт гаргаж ирсэн. Манай оюуч гэсэн байна те. Одоо ингээд өөр ямар олон улсын тэмцээнүүд орж ирсэн. За тэгээд одоо бүгдийг нь ярих юм бол тэгээд бас гах ямар ч лсэн ер нь бол мис тэгээ модель гэдэг хамтд нь явдаг гэсэн. Тэр хүүхдтэй болохоор тэгээд хүүхдтэй болцохоор нөө мисийн тэмцээнд явж болдоггүй болцдог. Тийм болохоор ер нь бол яг 19 онд төрсэн. Тэгээ 19 онд хамгийн сүүлчийнхаа буюу Miss International Queen International одоо олон улсын тэмцээн гэсэн. Тэгээд тэр нь хамгийн сүүлд явсан ба 19 он тэгээд хамгийн сайхан бидээ мис гэдэг шагналыг авч ирсэн. Тэгээд хаалтын тэмцээн байсан. Тэгээд ямар ч байсан амжилттай оролцсон. Тэгээд одоо яг нэг олон улсын нэг бүхэл орны мисүүд оролцсон гэсэн үг шүү дээ. Тэгээд явсан. Тэгээд тэрний өмнө гэх юм бол одоо сая 2021 онд Азийн Стар модель аварцаас Азийн Стар модель гэсэн шагналыг авсан минь хамгийн сүүл. За хоол хүрхээс өмнө нэр хоол хэлбэр сайхан байна. За би та нарт зориулаад амттай хоол гэхээр одоо чихэрлэг дахиаг сонголоо. За дээрэс нь болохоор жиюг. За жиюг бол бүгд мэдж байгаа. За тэгээд шинэ онцлог. За амттан бол тэгээд хоёр төрөл байна. Тарт, red velvet буюу одоо улаан хэлний торт. Тэгээд амттай зүйл хамгийн сүүлд нийтээ. Тэгээд хоолнд орцгоо бүгдээрээ төгөө. Баярлалаа. За сайхан амар гоё амттай харагч. За бискучуд хэлээд. За энийг хэлээд ингээд юу яач. Бискучуд идээд 10 минутын дараа нас би. Дуусах байна тий. Одоо тэгж хийхгүй баха тий. Мисийн их олон янзын тэмцээнүүд бас байх шүү дээ. Ямар учиртай ягаад ийм олон төрлийн тэмцээнүүд зохион байгуулагдаад тийм бол. Хэдэн төрлийн байна? Ер нь мэдхийн. За одоо яг TED гэж хэлэхэд бас хэцүү. Ер нь ялангуяа мисийн тэмцээн бол айгу одоо гэдэг нэг ранкара гэх юм уу те. Одоо нэг ингээд зэрэглэлүүдээр одоо ингээд 3 улсын ордог тэмцээн байна. Эсвэл олон улсын ордог тэмцээн байна. Эсвэл дэлхийн нийтийн бүх улсуудад хамрагдсан тэмцээн байна гэдэг утгаараа одоо нөгөө тэр төвшнөөр ингээд нөгөө ранк нь явцдаг. Тэгээд одоо ранк нь өсөх тусмаа орж байгаа оролцогчдод илүү ширүүснэ, илүү гоё болно. Олон улсын гэдэг нэр ороод ирэхээр ерөнхийдөө тэгэл ойлгомжтой шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгээд чанар нь одоо ингээд дийслэх тусмаа илүү одоо нөгөө хүнээс илүү их юм шаардна. Наад захын одоо хэлний одоо боловсрал те. Тэнгүүтээ бие хааны одоо хөгжөөд тэгээд дээрэс нь тайзан дээр одоо наад захын ихэл одоо нөгөө өмсөх хувцсны хүртэл одоо ингээд нөгөө нэмэгдээ явцдаг. Тэгээд дээрэс нь гэх юм бол одоо мэдээж хамгийн том тэмцээн буюу Miss Universe одоо ертөнд тахны Miss гэх юм тий. Тэгээд одоо доошоо ингээд Miss World гэдэг ингээд явцдаг. Тэгээд яг нь одоо нөгөө улс орн болгоно одоо зохион байгуулалтыг янз бүрийн нөгөө жижиг тэмцээнүүд бүр хасар олон байгаа. Тийм. Яг хөө. Тэгээд бүх тэмцээнд ороход бол яаж иж агаад манай одоо Монгол улсыг төлөөж оролцсон хүмүүс бол шагнал авдаг. Тэр нь бол бүр зөө ясна хэрэг тийм үү? Нийгэм зулгааж ирдэг. Ямар ч ясна нийгэм зулгааж ирдэг. Тэгээ одоо бас энэ нь болохоор юутай холбоотой вэ гэхээр мэдээж хэрэг бас сургуульчгаа багштайгаа бас их холбоотой. Яг тэгэхээр одоо Азийн топ модель болормоо багш маань бол энэ хүмүүс одоо баг загвар гэж мэдгүй байхад тайзан дээр анх загварын ертөнцийг одоо ямар юм байдаг вэ гэдгийг анх одоо Монгол улсад нэвтрүүлсэн, танилцуулсан мундаг хүн байдаг учраас бид нар тэдний одоо Монгол модельээс гарч ирсэн модельүүд учраас бид нар ямар хөө төвшөнд бэлтгэгдсэн байх нь.
Тэр одоо жишээлбэл би 2001 оноос хойш би Болмогч дээр анх шавар орсон. Тэгээд одоо уушаа хойшоогоо одоо гээд сургуульд яваад тэгээд 2010 онд Vogue гэдэг дэлхийн одоо албатай моделийн агентлагт би 3 жилийн гэр модельээр ажиллаад тэгээд 2008 онд бол би өөрөө олон улсын топ моделийн тэмцээн зохиогчсон Хятад улсад чөндөө гээд. Тийм болохоор тэр үед ч одоо нэг 2000 модель өрсөлдөөд дээрс 40 модель шалгаруулж явж ирсэн. Тэр нь болохоор шууд Америк, Австрал, Герман гэдэг одоо бүгдээр нисээд ирчихэж байгаа байхгүй юу? Тэнцэн хүмүүс нь нөгөө CV-гээ өгчдөг. За тэгээд нөгөө тэд нар чинь 2 м өндөр, их өндөр. Бид нар чинь намхан би одоо их намхандаа тосгодог шүү дээ. Хэдтэй лээ. Одоо би 175 таа өндөр. Надтай ч зүг шүү дээ. Тэгсэн мөртлөө их намхандаа тосгодог. Тэгээд тэр чинь бас өрсөлдөж байгаа юм л та. Тэгэхээр яг тайзны алхаа гიშгээ одоо ингээд бүх стандарт нь бидэрт сургацсан учраас яаж хийж байгаад World Beauty Medal-ийг аваад гарч ирсэн байхгүй. Тэр үед ахаа сошиал хөгжөөгөө 2008 онд шүү дээ. Зөвхөн интернетээр вебсайтуудаар л гарч ирсэн. Тэгээ одоо ингээд бодоход тэр болгоны чинь ардлах юм байдаг вэ гэхээр мэдээч хэрэг тэр боловсролыг олгосон багш маань байдаг учраас багштай ч гэсэн одоо энэхүү нэвтрүүлгийг дайландуулаад Мартин нэмны мэндийг хүргэе. Багштай маш их хайртай шүү. Тань байхгүй бол бид нар ингээд дэлхийн хэмжээнд ингээд явж явахгүй байх тий. Хүнийг хамгийн сүүлд хизээ баярлалаа. Ямар нэг хүнийг. Ерөөсөө баярлалаа. Хаяа чи. Суурин дээр хит хоёрх юм а тий. Ийм хүнийг хэлж царай динжнэ. Энэ хүн чинь хүн баярлуулах дуртай. Тийм үү. Яг тэгээ бас л яг адилхан л да бас ингээл хоол хийх дуртай учраас тэгээ мэдээж хоолороо дайлна. Тэгээ хамгийн сүүлд бол ээжээгаа зүгээр л яг нэг өдөр ингээд амар гой баярлуулмаар санагдаад тэгээд нэг яг сайн яг 7 өдрийн өмнө ээжтэйгээ болцсон одоор тэгээд аав угаасаа нэг ээлж ээлжтэй болохоор аавгаа чигээд тэгээд ээжтэйгээ хойлохноо болсон. Тэгээд хойлоо гой өглөө ингээд хамт босоод охины цэцэрлэгт нөхчөө тоол идээд тэгээ гой ингээд масаж цачинд ороод тэгээд ингээд явахт нь ингээд цэцэг бэлэглээд тэгээ манай ээж уйлсан. Манай ээж айгүй нэг юм уян тэгээ ялангуяа нөгөө ингээд би бас айлын баг нь байж байгаад тэгээд 19 жилийн дараа дүүт болсахгүй бүр нэлээд сүлд одоо манайд жоохон 4-р анги тэгээд нөгөө тийм болохоор тийм нөгөө амар ирэхээсэн болохоор ээж аа хоёртоо ингээд айгүй нэлх харагдаг. Тэгээд нөгөө намайг хизээж одоо нөгөө хүүхдтэй болоод ч юм уу ээж болоод ингээд яг нэг төсөөлөгддгөө. Тэгээ одоо л ингээд манай аав ээж хоёр ингээд манай охин ингээд хажууд ингээд байж байгаа ингээд намаа харсан ингээд миний үрцтэй нэлхэн байгаа штэ ээж юу ингээд нэг амар эрхлүүлдэг болчихсон ингээд надаас одоо гэдэг ямар нэгэн тийм одоо нэг амар том хүний хийдэг үйлдэл юм уу те одоо нэг ингээд одоо гэдэг нэг ингээд ээж аваагаа баярлуулах эсвэл гэр орондоо юм авч тавих ч юм ингээд мөнгө нэг юм бахархсан сэтгэлээр ингээд амар баярлалдаг. Тэгээ хамгийн сүүлд яг ээжигээ тэгж баярлуулад бүр ингээд уйлаад гэртээ хараад тэгээдсэн чи яг нэг аавгаа анцсан юм шиг санагдаад тэгээд гэрлөө ингээд ээжийг хүргэж өнгөнөө замаараа аавд нэг утсан цагаас амар дуртайхгүй загсан амар дуртайтай утсан цагаас харагдах утсан цагаас авчихсан чи манай бас уйлаад тэгээд өөргөө ээжийн хажууд бол нэг амар жижиг юм тэгсэн чи ингээд зүгээр амар хоол харснаа баярлаад тэгжэл яг хамгийн сүүлд ээж хоёроо л байлуулсан. За ямарсан хүмүүс баярлуулах бас сайхан шүү дээ. Сүүлийн хүн ер нь баярлуулж байна уу? Би нэг ойр ойрхон ер нь баярлуулгаа ярьсан чи бүр баг насныхаа энийг ярьсан шүү дээ. Одоо бүр баг насныхаа Гөө би ерөнхийдөө хүн баярлуулахдаа жоохон цөөхөн баярлуулдаг талын хүн баг. Ерөнхийдөө нэг тийм эмоцоор байдаг хүн биш. Тийм гэхдээ ерөнхийдөө найз нөхөд олонтой. Найз нөхдөйгээ хэцүү ч юм уу эсвэл бол одоо юм ярих хүсэлтэй ч юм уу тэг хэцүү байх үед нь хажууд нь бай гэсэн бодолтой байдаг. Тэр үед нь л ерөнхийдөө байдаг. Тэрнээс нэг яг гэл бүр байнга баярлуулад байдаг биш. Ерөнхийдөө төрсөн өдрөөр бол ойлгомжтой найзуудтай бэлэг өгч юм. Тэрнээс илүү зүгээр яг сэтгэлээр нь дэмжиж хажууд нь байх нь илүү чухал юм уу гэсэн бодолтой. Өөрөө бэлгэлжтэй юм шүү дээ тий. Өөрийгөө бэлгэлээд өрөөс. Тэгээ 21 жилийн хугацаанд бол сүүгийн маань их тийм тогтуун тайван тийм их буур сууртай тийм хүн байдаг байхгүй. Тэгэл ирээл сүүгийн инглээ тэглэхээр тэгсэн үү. За тэгсэн үү ингэх хөстэй юм байна те гэд одоо их хин хүнийг муулаад ахгүй тийм өөрөө их түүхэн байхгүй. Сайн сонсогч. Энд чинь нөгөө бид нарын стресстэй энэ очинд бол сонсогч байна гэдэг чинь хамгийн том бэлэг байхгүй. Бас нэг төрлөөр. Тэгэхээр заавал бэлэг биш. Ер нь сэтгэлийг хүнийг сонсноо гэдэг чинь их зүг зүйл яадаг. Тийм шүү дээ. За тэгэд болроодоо бас олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Бас 2 жил бас хамтраа сайхан ажиллаж байгаа. Тэгэд дандаа бас гоё хоолнуудыг хийж үзэгч түмэндээ бас ингээд бас танилцуулдаг. Энэ удаад бас хоёр найзыгаа
авчираад бас баярын ширээний зоогтой ураад бас намайг цулаад тэгээд хоолоор дайлж чад баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд цагтайгаа хамтарч ирлээд одоо миний хоёрын хоолыг насараа л идлээ нүү. Тэгээ өнөөдөр бид гурыг баярлуулах гээд бас хөрхөн цэцэг авсан байна, их сэтгэл гарсан байна. Бужаак маань бас шампансаг авчирсан байна. За одоо бүгдээрээ баяраа. Тэмдэрээ шампансаг бодуулаад тэтгэрлээ өндөрлөе. За. За шампансаг. Би ч өөрөө энэс айдаг хэрэг одоо би задлаа зогсож байна. Хөнгөө ганцлж хэлээ. Сэгсрээг үстэй. Явах гээд шүү. Явж байна. За. Ваа. За. За баярын. Тань босъё. Тэр өндөртэй байна. За. Зангад баначаг үг хэлэх баха тэгээд. За тэгээд олон улсын эмэгтэйчүүдийн баяр. Нөгөө хүмүүс яриад байгаа штэ. Зүгээр ингээд эмэгтэйчүүдийн баяр гэд яриад өнгөрчих биш. Гоё олон улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэдэг утгаараа бас гоё тэмдэглэгдэж байгаасаа гэж маш олон хүмүүс бүсгүүчүүд хүсэж байгаа хэрэг. Яг энэ утгаараа бас тэмдэглэгдэж байгаасаа гэж хүсэж байна. Та бүхэн эрүүл энх, та бүхэнд эрүүл энх хасрал сайн хамгаалалтыг хүсээрээ. За баярын.